За нэг удаа чөтгөрүүдийн чуулган болж гин. За тэн дээр одоо чөтгөрүүд Христэд итгэгчдийг хэрхэн Бурханаас холдуулах вэ гэдэг сэдвээр одоо санал бодлоо хуваалцж байж гин. За олон чөтгөрүүдтэй. За ер нь чуулганыг нь хаачья. Дайн дажин гаргая. За ямар нэгэн байдлаар одоо хавчлаг зовлон бий болгоё ч гэдэг юм уу те. Янз бүрийн саналууд тэнд гарсан. Гэтэл тэр дотороос нэлээд одоо ухаалаг, за нэлээд туршлагатай чөтгөр юу гэж хэлсэн бэхтэр наад бүх аргууд чинь одоо ямар ч нэмэргүй. Бид нар түүхэнд одоо энэ аргуудыг бүгднгийн хэрэглэж үзсэн. Амжилт олоогүй. Харин ганцхан шилдэг арга байна гэж. Тэр юу гэхээр энэ Христэд итгэгчдийг одоо ямар нэгэн байдлаар л тэднийг маш завгүй болгоё. Яг хөө тэд нар хаяа цуглаандаа очиг, тэ хаяа цуглаандаа ирж очдог. Гэхдээ тэднийг амьдралд нь маш их завгүй болгоод Библийг уншиж, ялангуяа залбирахт нь тэ цаг гаргахгүйгээр одоо тэднийг Бурханаас холдуулъя, Библиэс нь холдуулъя, залбирлаас нь холдуулъя гэсэн энэ аргыг дэвшүүлсэн гэдэг. Тэгэхээр ягаад ч юм өнөөдөр одоо орчин цаг үед бид нарт цаг их тусам маш их завгүй тийм л амьдралын хэв маягтай болж байна. Тэгээд бид нар завгүй гэдэг шалтгаанаас болоод Библийг уншихгүй, залбирахгүй, за чимээгүй цаг хийдэггүй. За тэгээд нэм гарагт нэг удаа цуглаанд явхад л миний итгэлийн амьдралд хангалттай гэж боддог байна. Одоо Bill Hybels пастор өөрийн чуулганы нэгэн итгэгчтэй яг энэ сэдвээр ярилцсан гэдэг. Чи 7 хоногийн дундуур цаг гаргаж, чимээгүй цаг хийж, Библийг уншиж залбирч байна уу гэж асуусан пастрын асуултанд итгэгч нь маш шударгаар ингэж хариулсан. За пастор өмнөдөө би бол маш их завгүй. Тэгэхээр 7 хоногийн одоо нэм гарагттай хаяа ингэж цуглаандаа ирж байгаа нь л миний хувьд хангалттай гэж би боддгоо гэж хэлсэн гэдэг. Тэгсэн ч гэсэн пастортай түүнд чи хичнээн завгүй байсан ч гэсэн чи бурхан цаг гаргаарай, чимээгүй цагаа хийгэрэй гэж түүнд одоо зөвлөсөн гэдэг. За хэдэн сар өнгөрсний дараагаар Томын эхнэр пастор дээр ирээд пастора манай гэрт гайхамшиг болсон. За ямар гайхамшиг болсон бэ гэтэл та өөрөө ирээд үзээ. Эх 7 хоногийн дундуур манад та цаг гаргаж ирээрэй гэж. За пастор нь гэрт нь очисон чинь за манай гэрийн гайхамшиг бол энэ байна гэд нэгэн сандлыг үзүүлсэн гэдэг. Пастор гайхаад энэ юу сандал вэ? Яагаад энэ гайхамшиг вэ гэж. Пастор өглөө болгон нөхөр маань босоод нэг гартаа Библийг бариад, нөгөө гартаа кофегаа бариад тэгээд одоо яг энэ сандал дээр суудаг болцсон. Тэгээд тэр чимээгүй цаг хийгээд Библийг уншаад залбирсны дараагаар үнэхээр түүний амьдрал, түүний ажил үйлс бүх зүйл өөрчлөгдсөн. Энэ нь манай гэр бүлд маш гайхалтай нөлөөллийг одоо авчирсан гэж хуваалцсан байдаг. Тэгэхээр Томын амьдрал эзний өмнө суусан, чимээгүй цагийг залбирсан тэр үеэс ахвалаад гайхамшигтай өөрчлөлтүүд бий болсон. Насан туршид нь Бурхны үг түүнийг ямар гайхамшигтайгаар дагуулсан гэсэн. Тэр олон гайхалтай гэрчлүүд түүний амьдралд байсан. Ингээд хожим одоо Том мөнхийн улс руу явсны дараагаар түүний тэр сандал, тэр гайхамшигтай сандал үр хүүхдүүдэд нь бас өв болж, итгэлийн өв болж үлдсэн гэдэг. Тэр бидний сайн мэддэг итгэлийн агуу баатар Давид түүний хувьд гайхамшигтай, түүнийг үнэхээр Бурхны агуу хүн болгосон, Бурхны ерөөлөөр дүүр нэгэн байлгасан тэр нэгэн одоо нууц, одоо бурханлаг зуршил түүний амьдрал байсан. Тэр юу байсан бэхээр хэрвээ та нар Самуэль намайг уншиж үзэх юм бол, хаадын номуудыг унших юм бол Давидын талаар хэлэхдээ тэгээд Давид эзний өмнө суугаад, тэгээд Давид дотогш орно. Давид эзний өргөөнд орж эзний өмнө суугаад гэдэг үг маш олон удаа гардаг. Тэгэхээр Давид эзний өмнө суудаг байсан байна. Тэгэхээр Том эзний өмнө сууснаар түүний амьдрал ямар гайхалтай өөрчлөлтийн талаар гэрчил та бүхэн сонслоо. Тэгээ би танаас асууя. Та өнөөдөр эзний өмнө сууж байна уу? Хичнээн завгүй амьдралын дууд байсан ч гэсэн та яг эзний өмнө цаг гаргаад суугаад эзний дуу хоолойг сонсож байна. Тэгэхээр би та бүхэндээ чимээгүй цагийн талаар одоо сургууль сургаалыг хүргэж байгаа. Тэгэхээр чимээгүй цагийн талаар 4 үндсэн чухал ойлголцыг та бүхэнд хуваалцах гэж байна. Эхнийх нь юу гэхээр чимээгүй цаг гэдэг бол хүлээлт юм аа. Хүлээлт юм. Чимээгүй цаг гэдэг бол альва хүн өөрийгөө даруй болгоод
Бурхны үгийн өмнө суугаад тэгээд Бурхныг хүлээх, ариун сүнсийг хүлээх. Тэм учраас чимээгүй цаг гэдэг бол эзнийг хүсэн хүлээх явдал юм а гэдгийг өнөөдөр хэлэх гэж байна. Тэгэхээр хаана эзнийг хүсэн хүлээж байна? Тэнд эзний гайхамшигтай ухаарл, эзний ерөөл байдаг. Дуулал 119-ийн 18 дахь эшлэлдэр хууль зааврын гайхамшигыг үзье, хоёр нүдийг минь нээж өгөөч гэсэн гайхалтай залбирал байдаг. Энэ залбирал таны залбирал байгаас. Их эзэн минь, таны үгийн гайхамшигыг би амьдрал дээр үзхийг, харахыг хүсэж байна. Та миний нүдийг нээж өгөөч, та миний зүрхийг нээж өгөөч гэж Бурхны үгийн өмнө очиод залбирдаг тэр нэг нь та байгаас. Тэгэхээр чимээгүй цаг гэдэг бол маш энгийн зүйл. Та ингээд төсөөлө бодорой. Нэгэн сайн найзтайгаа, хамгийн сайн дотны найзтайгаа та нэг өглөө уулзаж, өглөөний цай хамтдаа уулаа гэж бодъё. За, найзтайгаа уулзаж байгаа учраас мэдээж үнэхээр сэтгэл догтлсон сайхан цаг. За, тэр нэгэн уулзалтан дээр тийм бид хамтдаа өглөөний цай уухдаа олон зүйлийг ярилцсан. Би өөрийнхөө амьдралын баяр хөөртэй, зовлонтой, бэрхшээлтэй, асуудлууд бүх зүйлийг найзтай ярьж байгаа. За, найз минь бас надад те түүнийг сонсоод ямар нэгэн сайхан үг зөвлөгөө өгч байгаа. Ийм сайхан уулзалт болсон. За, энэ уулзалтын дараа таны зүрх сэтгэлтэй маш их баяр хөөртэй болж найзтайгаа уулзсан чинь те энэ дотроос чинь нэг л стресс чинь байхгүй болцсон. Тэгээд маш их урам зориг авсан. Тийм цаг байгаа зогсохгүй. Магадгүй тэр өдрийн туршид. За, эсвэл тэр 7 хоногийн туршид те яг найз чинь хэлсэн тэр нэгэн онцгой үг таны зүрхэнд те үргэлжлүүлэн ямар нэгэн нөлөөллийг өгөхөөс гадна таны амьдрал тийм ээ ямар нэгэн гаргах шийдвэр юм уу эсвэл ямар нэгэн таны үйлдэлд маш гайхалтай нөлөө үзүүлсэн байж болно гэсэн. Тэгэхээр ийм альва учрал гэдэг бол те энэ альва гайхамшигтай үг гэдэг бол бидний амьдралд ингэж бодит нөлөөллийг үзүүлдэг. Тэгвэл Бурхантай уулзж байгаа уулзаж чимээгүй цаг гэдэг чинь яг л хамгийн сайн найзтайгаа. За, эсвэл надад хайртай, намайг үнэхээр хайрладаг тэр Бурхан Аавтайгаа уулзж байгаа тэр онцгой цаг байгаа байхгүй. Тэгэхээр Бурхан бол биднээс алс хол байдаг, тэнгэрт байдаг тэр Бурхан биш тийм. Бидэнтэй үргэлж хамт байдаг бидний хайртай Аав. Тэгвэл бид хайртай Аавтайгаа уулзаад ярилцсан гэдэг бол тэр Аавынхаа үгийг сонсно гэдэг бол ямар онцгой, ямар гайхамшигтай цаг үлээ гэж. Тэгэхээр Христ итгэл гэдэг бол зүгээр нэг шашин биш. Энэ бол амьд тэ хайрын харилцаа холбоо. Би чимээгүй цагаар дамжуулан Бурхантай уулзаж, Бурхантай харилцах энэ хайрын харилцаа холбоо маань улам илүү гүн гүнзгий, улам илүү бат болдог гэсэн. Тэр нэгэн хүн гэж хэлсэн. Амьдрал гэж юу вэ гэж. Хүний амьдралын 60, 70, 80, за 90, 100 жил гэдэг бол тийм ээ Бурхан минь, тийм ээ Бурхан Аав минь, би ч гэсэн танд хайртай гэж хэлж байгаа те. Эзэнд хийж өчөж байгаа. Энэ хариулт юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид нар Библийг уншина гэдэг бол намайг хайрладаг те. Үргэлж надтай хамт байж яг надад хэрэгтэй тэр үгийг хэлж байгаа. Тэр Аавын гайхамшигтай үгийг бид нар сонсож байгаа гэсэн үг байна. Тэгэхээр хүн өнөөдөр амьдарч явах үедээ те хэний үгийг сонсох уу, ямар үгийг сонсох уу гэдэг нь тэр хүний амьдрал түүнээс шууд шалтгаалдаг байна. Тэгэхээр бидний сайн мэддэг Японы алдартай эрдэмтэн Масаро Эмото гэж хүний хийсэн туршлага байдаг шүү дээ, туршилттай. За, усан дээр нэг туршилт хийсэн тийм. За, нэг аяг усанд, эсканта усанд те маш сайхан ерөөлийн үг, хамгийн сайхан үгүүдийг хэлсэн байдаг. Харин эсвэргээр нөгөө эсканта усанд те маш муу үгүүдийг, хараалын үгийг үргэлж хэлсэн. За, ингэсний дараагаар тэр яг адилхан усыг хөлдөөгөөд тэр усны шинжийг те тэр хээ угалзыг нь, чанарыг нь, бүх зүйлийг нь шалгах үед Иристис ялгаатай гарч ирсэн. Тэр ерөөлийг авсан, сайхан үгийг авсан тэр ус бол те усны чанар нь, тэр өнгөн, усны тэр хээ угалзнууд бүх зүйл нь маш гайхалтай үзэсгэлэнтэй байсан. Харин эсвэргээр нь нөгөө хараалыг авсан ус маань те чанар нь ч муу, түүний хөлдөөсний дараагаар тэр олигтой гоё тийм хээ угалз байхгүй. Тэр сөрөг нөлөөллүүд
байсан гэдгийг судлаж олж үзсэн байна. Тэгэхээр жирийн нэгэн ус хүртэлтэй энэ үгийг сонсоод ийм реакцийг аавна гэдэг чинь хүн гэдэг бол ямар илүү их одоо үнээс нөлөө авах вэ? Хүн үг гэдэг бол ямар чухал юм бэ? Миний амнаас гарах үгнээс гадна миний чихээр дамжуулан миний зүрх рүү орж ирж байгаа энэ үг гэдэг бол ямар чухал юм бэ гэдгийг бид нэр одоо энэ амьдралаас харж чаддаг. Тэгэхээр чимээгүй цаг гэдэг бол одоо ундаг дугуй унж явж байгаад тэгээд маш том ачааны машинтай мөргөлдөхтэй адилхан юм а гэж одоо бид нар өнгөрсөн одоо хичээлүүдээр бид нар жишээ авч ярьж байгаа тийм үү. Тэгэхээр энэ маш хүчтэй Бурхны үгийн цохилт, Бурхны үгтэй мөргөлдөж байгаа тийм. Гэхдээ энэ Бурхны үгийн хүчтэй цохилт гэдэг бол бидний үхүүлэх биш тийм. Харин биднийг амьдруулах, харин бидний амьдралыг өөрчлөх энэ гайхалтай цохилт, энэ гайхалтай учрал байгаа байхгүй. Тэгэхээр чимээгүй цаг буюу эзний үгтэй учирж байгаа энэ цагийг бид аваад үзэх юм бол эхлээд бид нар яг Бурхны үгийн өмнө би ганцаараа зөвхөн Бурхны үгийн өмнө очиж байгаа энэ цаг. Тэгээд тухайн уншиж байгаа Библийн текстэн дотроос над руу хандаж хашгирч байгаа тэр эзний хашгиралт, тэр эзний надад хандан хэлж байгаа үгийг бид нэр чих тайван зүрхээ нээж сонсох чухал. За ингээд энэ үг надад сонсогдож эхлэх юм бол би тэнд хүлээх хэрэгтэй. Хүлээгээд эзэн минь энэ үгээр дамжуулан та өнөөдөр надад яг юу гэлчлэн харуулж, юу гэж надад хэлхийг хүсэж байна гэж. Өөрөөр хэлбэл эзний үг надад ухааруулж надтай одоо ярихын тулд бид нэр хүлээж байгаа залбирч байгаа байхгүй. Тэгээд бид нар надад илчлэгдсэн тэр Бурхны үгийн өмнө байгаагаараа одоо нүцгэн мэд байгаагаараа Бурхны өмнө очих. Тэгээд тэр үг миний амьдралд гайхалтайгаар нөлөөлөхийн тулд бид нар эзний өмнө сүгдэн залбирах. За энэ нь яг эзэн бит хоёрын хооронд одоо яг ганцаарчилсан сэргэлтийн цуглаан байдаг. Ганцаарчилсан гайхалтай сэргэлт байдаг гэдэг талаар бид нар ярьсан байна. За мэдээж бид нар сүмдэр очиод олон хүмүүсийн дунд Бурхны дуугаалгыг сонсож олон хүмүүстэй ярилцдаг, нөхрөлдөг тэр найз нөхдүүдээр нь дамжуулан Бурхан надад үгээ хэлдэг. А нөгөө талаас бид нарт бас ганцаархнаа яг л хаалгаа хаагаад өнөндөө ороод ганцаархнаа Бурхны өмнө суух тэр цаг үнэхээр бидэнд хэрэгтэй. Яг л зүрхнээс зүрхэнд Бурхантай ярилцаж уулзсан учрах тэр чухал цагийг чимээгүй цаг гэж хэлж байгаа. Тэгэхээр чимээгүй цаг буюу Библи уншилт гэдэг бол зүгээр бид нар ямар нэгэн мэдлэг олж авч байгаа, эсвэл ямар нэгэн мэдээллийг авч байгаа тэр зүйл биш. Бид нар чимээгүй цагийг хийхдээ зүгээр нэг одоо хийх ёстой эсвэл хүчээр нэг гэрийн даалгавар хийж байгаа хүүхэд чиг нэг тийм дуртай дургу хийхэд бидний чимээгүй цаг бол гүн гүнзгий одоо болж чадахгүй. Бурхантай учрах учрал маань үнэхээр одоо гайхалтай гүн гүнзгий байж чадахгүй байна. За тэгвэл хүлээлтийн талаар за яг энэ хүлээлтээр дамжуулан Бурхантай уулзж байгаа энэ онцгой учрлын талаар өшөө жоохон дэлгэрэнгүй бүгдээр ярилцъя. За жишээ авъя тийм. За Библиэлд Есүс өвчтөе хүмүүсийг эдгээсэн. За хараагүй хүнийг хараатай болгосон олон гайхалтай жишээнүүд байдаг. За тэрний нэг нь одоо Бартимайг одоо хараатай болгосон түүх байдаг тийм үү. За Марк номын 10 дахь бүлгээр харах юм бол одоо Бартимай эзэнд хандаж хашгирдаг тийм үү. Давидын удмаа Есүсээ намайг өрөвдөн өршөөгөөч гэж тэр хашгирсан. Эзний нэрийг дуудсан тийм үү. Гэтэл яг адилхан бас өөр түүх байдаг тийм үү. Иохан номын 9-р бүлгээр үзэх юм бол Есүс болон дагалдагч нар өөрсдөө одоо нэгэн хараагүй хүнийг хайж олоод тэр хүнтэй уулзаж тэр хүнийг одоо хараа оруулж байгаа. Энэ одоо гайхалтай үйл явдал гардаг. За бас одоо Марк номын 8 дугаар бүлгээр харах юм бол хүмүүс эсэг хүмүүс одоо нэгэн хараагүй хүнийг Есүс дээр авчираад тэгээд Есүс тэр хүнийг хараатай болгож байгаа. Энэ өөр түүхүүд байдаг. Тэгэхээр чимээгүй цаг гэдэг бол яг энэ өөр түүхүүдийн ялгааг судлаж олж мэдэх тэр Библи судлалын тэр одоо цаг бол биш. За харин тухайн түүх буюу таны уншиж байгаа тэр түүх, таны уншиж байгаа яг тэр үйл явдал, тэр текстэн дээр гарч байгаа энэ зүйлээр дамжуулан Бурхан надад өнөөдөр эзэн надад юуг хэлж байна? Эзэн надад юуг ухааруулж байна гэдэг нь энэ бол чимээгүй цаг байхгүй. За дахиад бүгдээрээ Бартимай одоо тухай яг энэ чимээгүй цагийг бид нэр өөрсдөө хийж гинэ гэж бодъё. Тэгэхээр Бартимайгийн амьдралд асуудал байсан.
Түүнд асуудал байсан учраас тэр хинээч айжчилгүйгээр эзнийг дуудан хашгирсан. Бусад хүмүүс хашгирахгүй байж болох байсан баг. Тэгэхэд бусдаас илүү их эзэнтэй уулзах хэрэгцээ тэр асуудал байсан учраас тэр бусдаас илүү чангаар эзнийг дуудаж эзэн минь ээ гэж эзэнд хандан хашгирсан байна. За тэгвэл Исая номын 58:9-р ишлэлдэр хэлэхдээ чамайг дуутахад эзэн хариулж, чамайг хашгирахад тэр би энд байна гэж айлтгах болно гэж хэлсэн. Ямар гайхалтай амлалт вэ? Бид эзнийг дуудан хашгирахад бид Бартимай шиг заримдаа эзэн минь ээ гэж түүнийг дуудан хашгирах үед эзэн сонсож бидний хашгирахад сонсож эзэн би энд байна гэж бидэнд хариулна. Тэгэхээр Есүс өөр тийшээ явж исэн. Гэтэл Бартимай эзэн минь ээ намайг өрөвдөн өршөөгөөч гэж хашгирах үед тэр зогсоод эргээд Бартимай дээр ирсэн баг. Тэгээ түүнтэй уулзсан. Тэгээ түүний залбирлыг сонссон. Түүний нүдийг нээж өгсөн баг. Тэгэхээр эзэн биднийг хашгирах үед зөвхөн бидний махан биеийн нүдийг нэгэ зогсохгүй бидний зүрх сэтгэлийн нүдийг, бидний сүнсний нүдийг эзэн бас нээж өгдөг. Заримдаа бид нар их олон зүйлийг залбирч чадахгүй. Магадгүй ганцхан өгүүлбэртэй. Бартимай шиг эзэн минь намайг өрөвдөн өршөөгөөч. Ганцхан өгүүлбэр. Хангалттай. Энэ өгүүлбэр дотор бидний зовлон, бэрхшээл, алдаа оноо, бидний шаналл, бидний эзэн рүү хандсан хүсэл тэмүүлэл бүх зүйл багтаж байгаа. Заримдаа бидэнд залбирахад олон үг хэрэггүй. Чин сэтгэлээс магадгүй нэг өгүүлбэрийг хийгээд хэлээд бид нар эзний өмнө чин сэтгэлээс очих үед эзэн биднийг ойлгодог. Эзэн биднийг сонсдог гэсэн. Тэгээд тэгвэл Иохан номын 9-р бүлэгдээр харах юм бол Есүс болон дагалдагч нар нэгэн хараагүй хүн дээр өөрсдөө очсон баг. Энэ хараагүй хүн эзнийг дуудаагүй, эзнийг хайгаагүй, харин эзэн өөрөө тэдэн дээр очсон. Энэ үйл явдлыг магадгүй бид нар чимээгүй цаг хийж байгаа бол заримдаа бид нар залбирахгүй байсан ч гэсэн эзэн бидэн дээр ирдэг. Биднийг дуутахад сонсдог, мөн биднийг дуутахгүй байсан ч гэсэн биднийг сонсож хардаг, бидэн дээр ирдэг. Тийм агуу бурхны талаар өнөөдөр энд өгүүлж байгаа байхгүй. Тэгэхээр бид хашгирахад эзэн бидний нүдийг нээж өгдөг тийм үү? Эзэн бидний залбирлыг сонсож бидний нүдийг нээх үед бид нэр харж эхэлдэг. Тэгэхээр чимээгүй цаг гэдэг бол би өөрөө ямар нэгэн зүйлийг харах гэж өөрөө бид нар хичээх биш. Харин эзэн миний нүдийг нээж харах ёстой зүйлийг мань харуулна гэсэн үг. Тэр бид нар өнөөдөр хараатаа ертөнцийн зүйлсийг хардаг боловч бид нар сүнслэг байдлаар заримдаа харлган байж бид нар харах ёстой зүйлийг харж чадахгүй зүйл бидний амьдад олон байна. Тэгвэл чимээгүй цаг гэдэг бол бидний харах ёстой зүйлийг харуулдаг. Бидний сүнсний нүдийг нээдэг тэр гайхалтай зүйл бол чимээгүй цаг. Чимээгүй цаг гэдэг бол би өөрөө Библийг уншаад өөрийнхөө дүгнэж, өөрийнхөө ойлгож, өөрийнхөө ямар нэгэн шийдвэр дүгнэлтийг гаргахаас илүүгээр эзний тайлбарыг эзний тэр нүд нээж байгаа намайг ухааруулж байгаа энэ зүйлийг хүсэн хүлээдэг, үнийг авдаг цаг байгаа байхгүй. Яг л эзэн Бартимай нүдийг нээж өгсөн шиг бид чимээгүй цаг хийгээд Бурхны үгийн өмнө Бурхныг дуудан хашгирах үед эзэн бидэн дээр ирж бидэнд хурж бидний сүнсний нүдийг нээж өгдөг. Энэ гайхамшигтай үйл явдал байна. Тэгэхээр илгээлтийн эцдийн дотор үнэхээр гайхалтай түүхийг үлдээсэн нэгэн илгээлтийн эзэн болоо Жим Элиад гэсэн илгээлтийн эзэн байгаа. Тэгэхээр энэ 20 наснда энэ залуу сайн мэдээ тараахын тулд тэр Зэрлэг Овг аймаг дээр очиод тэр эзний үгэд амжуулж явах үед түүнийг жадлаж алсан энэ гайхалтай түүх, энэ гайхалтай илгээлтийн эцдийн үйл явдлыг магадгүй та мэдэх бах те. Тэгэхээр энэ илгээлтийн эзэн Жим Элиадын бичсэн тэмдэглэлийн дэвтэр. Түүний ялангуяа чимээгүй цаг хийгээд Бурхны өмнө залбирж исэн тэмдэглэлийн дэвтэр дээр ийм үг байдаг. Эзэн минь өнөөдөр ч гэсэн би хичээнгүйлэн таны үгийг уншиж таны дуу хоолойг би сонсохыг хүсэж байна. Тэгээ эзэн минь надад таны дуу хоолойг сонсох арга замыг зааж өгөөч. Би өөрөө ямар нэгэн дүгнэлтийг хийж өөрөө ямар нэгэн зүйлийг олж нэхээс илүүгээр эзэн та над дээр ирээд үгээ надад ойлгуулж тийм ээ. Та надад өөрийнхөө үгийг шууд яриач гэсэн ийм
одоо залбирал, ийм чимээгүй цагийн тэмдэглэл бичин үлдээсэн байдаг. Тэгэхээр Бурхны үг ямар агуу хүч чадалтай юм бэ те? Бид Бурхны үгийн өмнө очих үед, яг энэ үед залбирх үед эзэн бидэн дээр ирж шууд бидэнтэй ярьдаг. Тэр Библийг хэн бичсэн бэ? Библийг ариун сүнс бичсэн. Ариун сүнс хүмүүсээр дамжуулан тийм үү? Тэгвэл ариун сүнс Библийг бичигч нь юм бол ариун сүнс өөрөө бидэнд энэ Бурхны үгийг хамгийн гайхалтайгаар тайлж бидэнд ухааруулан ойлгуулж өгдөг. Тэгэхээр эзнээс асууна гэдэг бол тийм маш чухал. Эзний үгийн өмнө очиод их эзэн минь энэ үгийг та надад ухааруулж өгөөч. Энэ үгээр дамжуулан та өнөөдөр надад юу хэлхийг хүсэж байна гэдг нь итгэгч хүний хамгийн гайхалтай залбирал. За бүгдээрээ дахиад нэгэн одоо бидний сайн мэдэх түүхийг жишээ болгон одоо авч үзье. Луух номын 24 дугаар бүлэг дээр Эмау тосгон руу одоо буцан явж байгаа хоёр дагалдагчийн түүх гардаг. За их эзэн амьсны дараагаар те. За мэдээж амьлалтын өмнө захалмаа дээр цовдогдсон энэ аимшигтай үйл явдал болсон. Тэгээ энэ үйл явдлаас болоод дагалдагчид нь тал тийшээ зүхтаж таран явсан баг. Тэгээд хоёр дагалдагчтай Эмау тосгон руу одоо уруудаад буцаад явж исэн баг. Тэр энэ замд нь Есүс тэдэнтэй уулзсан. Есүс тэдэнтэй хамт явсан. Тэгэхээр Есүс тэдэнтэй хамт явж байхад тэр Есүсийг танихгүй байсан. Есүс тэдэнтэй ярьж байхад тэр эзний дуу хоолойг сонсож чадахгүй байсан. Яагаад гэвэл бид нар яг энэ Луухан 24 дээр харах юм бол тэдний нүд халгалагдсан учраас тэд эзнийг таньж чадахгүй байсан. Тэгэхээр эзэн тэдэнтэй хамт байсаар байтал тэд эзнийг танихгүй, эзэн тэдэнтэй ярьсаар байтал тэр эзний дуу хоолойг сонсож чадахгүй байсан. Тэгвэл өнөөдөр бидний амьдрал бас яг ийм үйл явдал байдаг. Тэ? Бидэнтэй хамт байгаа эзнийг бид харахгүй, танихгүй. Эзэн бидэнтэй хамт ярьсаар байхад бидэнд үгээ хэлсээр байтал бид нар түүнийг нь сонсохгүй, анзаарахгүй ийм үе бидний амьдралд ч гэсэн өнөөдөр бодтойгоор байдаг гэсэн үг. Тэгэхээр тэдний нүд нь халгалагдсан учраас харж чадахгүй. Магадгүй тэдний чих нь халгалагдсан учраас тэд нар сонсож чадахгүй тэр байсан. Тэгвэл чимээгүй цаг гэдэг бол те бидний нүдийг нээж харах ёстой зүйлийг мань харуулдаг. Чимээгүй цаг гэдэг бол бидний чихийг нээж эзний дуу хоолойг бидэнд сонсгодог. Энэ гайхалтай зүйл. Тэгэхээр хоёр дагалдагч маань тийм үү эзэн тэдэндээ хамт байсан ч гэсэн эзэн тэдэнд үгээ хэлээд байхад чинь сонсохгүй тэр үг байсан. Тэгэхээр заримдаа бид нар Библийг уншиж байгаа мөртлөөсөө Бурхны дуу хоолойг сонсч чадахгүй. Тэр үедгээр бид нар нэм гарагийн цуглаан дээр суугаад сургаал сонсож байгаа мөртлөөсөө пастраа дамжуулан надад хэлж байгаа Бурхны үгийг бид нар ойлгоод хүлээж авч чадахгүй. Тийм тохиолдол биднэрт байдаг гэсэн үг. За нэг жишээ авч үзье. Хин нэгэн одоо эхнэр нөхөр хоёртай. За нэг нь нөхөр нь одоо эхнэртэйгээ муудалцсан. За тэгээд Библийг уншиж исэн чинь Бурхан ариун сүнс Библиэд дамжуулан нөхөрт одоо үгээ хэлэх гээд байгаа. Гэтэл нөхөр болох дээр эзний дуу хоолойг сонсохгүй. Өөрийнхөө түүний хувьд Библиэлд байгаа нөхрүүдэд буюу өөрт нь хандаж хэлсэн үгийг уншихаас илүүгээр эхнэрүүдэд хандаж хэлсэн үгийг илүү уншиж байгаа. Тэгээд энэ харал та. Библиэлд эхнэрүүдэд хандаж ингэж хэлсэн биш. Гэтэл манай эхнэр яагаад энийг биелүүлэхгүй байгаа? Манай эхнэр яагаад намайг ингэж хүндлэхгүй байгаа гэж тэ. Тэгэхээр ариун сүнс болох тэр намайг нөхрийн өөрийнхөө талаар уншаач. Би чамд эхнэр чинь биш чамд би үгээ хэлье гэж тэ. Ариун сүнс хэлсээр байтал эзний дуу хоолойг сонсохгүй, магадгүй сонсох чих байхгүй, магадгүй сонсохыг хүсэхгүй тийм тохиолдол байдаг. Тэгээ бид нар ихэнх тохиолдолд бид нар Библийг уншиж байхдаа яг ингэж өөрийнхөө хүссэн үгийг сонсох гээд өөрийнх нь хүсээгүй тийм үг байх юм бол нэг Библийг уншихгүй, пастор нь өөрийнх нь хүсээгүй дургүй үгийг ярих юм бол нэг одоо тэгж хүлээж авахгүй тийм. Яг бид нар өөртөө тааруулах гэдэг. Тэгэхээр итгэгч хүний нэг алдаа өгөхдөр Библийг уншихдаа эсвэл сургаалыг сонсохдоо өөрийгөө төв болгож өөртөө тааруулж Библийг унших гэдэг. Тэгэхээр бид нар Бурхныг төв болгож Бурхан надад хандаж одоо ярьж байгаа ингэж бид нар төв болгож Библийг уншиж сургаал сонсох хэрэгтэй байдаг тийм. Гэтэл бид нар надаа биш өөр хүнд хандж хэлсэн тэр үгийг сонсоод одоо өөрөөсөө тэр үгийг холдуулах гэдэг. Тэр Библиэлд ч гэсэн энэ жишээ байдаг шүү дээ.
Израилийн хаадуудын дотроос те за нэгэн хаан тэгж хэлсэн байдаг шүү дээ. Олон иш үзүүлэгч, энэ олон иш үзүүлэгч нар дандаа намайг баярлуулах те надад таалагдах тэр сайхан үгийг хэлдэг юм аа. Ганцхан нөхрөл одоо дандаа миний эсрэг, дандаа надад одоо онцгой тэр муу зүйлийг мэдээг авчирдаг гэж. Гэтэл тэр иш үзүүлэгч нь үнэхээр Бурхны хүн байсан баг. Харин яг тэр үед Израилийн цаг үед те одоо тэр бусад иш үзүүлэгчт нь те Бурхны үгийг биш те өөр зүйлсүүдийг ярихын тулд мэхлэлийн сүнс тэдэнд нөлөөсөн байсан. Харин тэр нэгэн Бурхны жинхэнэ иш үзүүлэгч үгж хэлсэн бэхтэр би өөр зүйлийг биш те ганцхан эзэн надад юу гэж хэлнэ түүнийг л би ярих болно. Түүнийг л би хаанд дамжуулах болно гэсэн одоо тэр түүх байдаг тийм. Тэгэхээр бид нар яг ийм хандлагаар заримдаа одоо Бурхны үгэнд хандах тохиолдол бид нар байдаг. Бид нар Библийг уншиж байгаа мөртлөөсөө надад хандсан Бурхны үгийг анзаарч хүлээж авч сонсч чадахгүй. Сургаал сонсож байгаа мөртлөөсөө би надад хандаж хэлээд байгаа ариун сүнсний дуу хоолойг сонсож чадахгүй. Тийм тохиолдол биднэрт маш олон байдаг тийм. Тэгэхээр яг л энэ хоёр дагалдагч гэх юм. Эзэн хамт байсаар байтал эзэнтэй одоо эзнийг танихгүй дуу хоолойг нь сонсч чадахгүй. Тийм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол Есүсийн тухай ярьж байгаа мөртлөөс Есүс хамт хажууд нь байсаар байтал зүрхэн түүнээс хол. Түүний хард сонсч чадахгүй. Өнөөдөр энэ бол маш бодтой, маш эмгэнэлтэй ийм одоо зүйл байдаг. Тэгэхээр чимээгүй цаг хийн гэдэг нь үнэхээр Бурхны өмнө очиод үгийн өмнө очиод эзнийг хүлээгээд эзнийг асуун залбирна гэдэг нь яагаад тийм чухал юм бэ? Яагаад гэвэл хүн гэдэг бол өөр юм сул дор байхгүй. Хүн өөрийнхөө хүчээр яг Бурхны дуу хоолойг ойлгож хүлээж авах боломжгүй байдаг. Заримдаа биднэрт эзний үгийг ойлгоход үргэлж биднэрт ямар нэгэн одоо тэр лимит буюу хэл хязгаар гэдэг зүйл байдаг. Тэгэхээр биднэрт эзэн хэрэгтэй. Яг л та уншиж байгаагаа ойлгож гинөө гэж Филиппийг асуух үед хин нэг нь надад тайлбарлахгүй бол би ойлгохгүй байна гэдэг шиг ариун сүнсний тусламж Бурхны ариун сүнсний тэр хүрэлт байхгүйгээр бид ухаан ойлгоно эзний үгийг таньж мэднэ гэдэг бол боломжгүй байдаг. Тэгэхээр бүгдээрээ чимээгүй цагаа хийхдээ зүгээр л нэг даалгавар хийж байгаа юм шиг эсвэл өөрөөхөө ямар нэгэн дүгнэлт хийж өөртөө тааруулан өөртөө таалагдсан гоё ишлийг гоё өнгөөр будаал тэгээд явах шүү дээ. Үнэхээр Бурхан яг надад яг юу гэж хэлж чинь хүсэн хүлээдэг эзний өмнө очдог тийм байхыг хүсэж байна. Тэгээд энэ Имаогийн хоёр дагалдагчид эцэстээ Бурхан тэр хоёрын нүдийг нээж өгсөн Бурхан нээж өгсөн. Тийм учраас тэд Есүсийг таньсан, эзний дуу хоолойг эцэстээ хүлээж авсан. Тэгээд тэд эзнийг таних үед тэдний зүрхэн дотор үнэхээр баяр хөөр бий болсон. Тэгээд чимээгүй цагийн процесс гэдэг нь яг л ийм байдаг. Бид эхлээд Библийг унших үед бидэрт сайн ойлгохдохгүй тийм байна. Гэхдээ бид хүлээх үед эзэн ирж бидний нүдийг тухай болгонд нээж өгдөг. Энэ гайхамшиг болдог. Удаан хүлээсний эцэст хүсэн хүлээ залбирсны эцэст гайхамшиг бий болдог. Тэр хоёр дагалдагч юу хэлдэг вүлээ? Замд тэр бидэнтэй ярилцж байх үед бичвэрийг бидэнд тайлбарлаж явах үед зүрх маань бидний дотор шатаж байлаа гэж. Тэгэхээр бид нар чимээгүй цаг хийх үед эзэн өөрийнхөө үгээр дамжуулан бидэнтэй ярилцдаг. Эзэн өөрөө ариун сүнс бидэнд бичвэр буюу эзний үгийг бидэнд тайлбарлаж өгдөг. Ийхүү тэр үгээр дамжуулан бидний дотор гал асдаг байхгүй. Тэг би танаас асууя. Энэ гал таны зүрхэнд өнөөдөр асаж байна уу? Имаогийн хоёр дагалдагч Иерусалимаас уруудаад явж ирсэн. Энэ бол уруудах зам байсан. Харин эзэнтэй уулзах тэр үед эзний үгийг авах үед тэд нар үргэлжлүүлэн уруудах биш харин уруудах зам нь өгсөх зам болж буцаад тэд нар Иерусалим руу явсан. Хэрвээ энэ хоёр дагалдагч эзэнтэй уулзаагүй байсан бол эзний үгийг аваагүй байсан бол магадгүй тэд нар Имао руу буцаад явах байсан. Бурхны үг тэр өдөр тэдний амьдралд ирсэн учраас тэд үгээр дамжуулан галыг авсан учраас тэр үг тэдний амьдралыг үнэхээр гайхалтайгаар хөтлөн дагуулж байгаа. Энэ онцгой үйл явдлыг өнөөдөр бид эндээс харж байна. Тэгэхээр чимээгүй цаг гэдэг бол ийм л агуу байдаг. Тэр эцэст нь хэлэхэд чимээгүй цаг бол яг л манаач хүн үрд сайхыг хүсэн хүлээж байгаа манаач хүний хүлээлт бол чимээгүй цаг юм а гэж хэлсэн. Энэ манаач бол нэг их зүйлийг хийж байгаа ш. Энэ хүн бол байх ёстой газараа байгаа, унтахгүй сэрүүн байгаа, хүсэн
хүлээж байгаа. За харин тэр харанхуй шүнийг зайлуулж тэр шин үүр цайралт гэрэл гэгээ тэр нар мандаж гайхамшигтай шинэ өглөө ирж байгаа. Энэ Бурхны хийж байгаа ажил байхгүй. Тэгэхээр бид нар үгийн өмнө очиод яг тэр манаач хүн шиг хүсэн хүлээсэн зүрстгэлээр залбирч хүлээх үед эзэн бидний амьдралд үүр цайлтыг тэр гайхамшигтай шинэ өдрийг гайхамшигтай гэрэл гэгэрэл ба ухаарлыг өгдөг. Энэ бол чимээгүй цаг. Тэгэхээр чимээгүй цаг гэдэг бол биднийг Бурхан руу ойртуулдаг, Бурхантай уулзуулдаг, бидний нүдийг нээж Бурхны үг ба оршихуйд биднийг авчдаг энэ гайхамшигтай зүйл юм. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа залбирцгаая тийм үү? Эзэн минь хууль зааврагт нь гайхамшигыг үзэхийн тулд хоёр нүдийг минь нээж өгөөч. Бартимай нүдийг нээсэн хэзэн таны үгийн гайхамшигыг харахын тулд миний зүрхний нүдийг, миний сүнсний нүдийг нээж өгөөч. Тэгээд эзний үгийн өмнө үргэлж суудаг. Эзний үгийн өмнө очиод эзэн минь өнөөдөр энэ үгээр дамжуулан та надад яг юу хэлхийг хүсэж байна гэж зүрхээ нээгээд эзнийг хүсэн хүлээдэг. Тэгээд надад илчлэгдсэн тэр ариун сүнсний үг ба дуу хоолойг сонсч чаддаг. Тийм л гайхамшигтай Бурхны хүн байхыг эзний нэрээр хүсэн ерөөж байна. Амен. За ингээд өнөөдрийн эхний хэсэг маань чимээгүй цагийн талаар ярьсан. Эхний хэсэг маань чимээгүй цаг бол хүлээлт юм а. Бурхныг хүсэн хүлээх. Тэгээд Бурхан над дээр ирж миний зүрхийг нээж Бурхныг харах, Бурхныг сонсох гайхамшигтай ерөөлтөө цаг юм а. Амен.